4 жилийн өмнө болохоор сайн дурын үйл ажиллагаа одоо залуучууд нэгдээчээ гэдэг бол нэг оройд нэг 5-аас 10 хүн нэгтгэж юм. Тиймэрхүү байдал бол нийтлэг байсан. Одоо бол хамгийн сүүлд намар бол сайн дурын залуучууд ингээд эсвэлье гэдэгт бол 187 орж ирсэн. Тэр бол бүр аюул том өөрчлөлт гарч байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудын маань өөрсдийн хандлага ч гэсэн ерөөхдөө энэ ямар нэгэн байдлаар өөрийгөө хөгжүүлье. Дээрээс нь өөрийгөө хөгжүүлж байгаа үйл ажиллагаа нь нийгэмдээ бас одоо нэмэртэй, хувь нэмэртэй байя гэсэн иймэрхүү өөрсдийнхээ сэтгэлгээний хандлага ухамсар шал ондоо болцсон байна л да. Тэгэхээр яг бид нар сайн дурын үйл ажиллагааг болохоор олон талаас нь харах хэрэгтэй. Энэ дээр бол нэгдүгээр тухайн хүн өөрийнхөө сонирхсон чиглэлээр сайн дурын ажиллагаа хийж байгаа. Жишээ нь одоо манай Лантон төхөөр төмс байгууллагт бол хуулийн мэргэжилтэй тий дээрээс нь сэтгэл зүйч нийгмийн ажилтны мэргэжилтэй залуучууд бол аягүй олон орж ирдэг. Тэд нар бол тэртээ тэргүүл ерөнхийдөө 4 жилийн мэргэжлэр сураад ирээдүйд нийгэмдэр гараад бол яг энэ манай одоо явуулж байгаа үйл ажиллагаатайгаа холбоотой тийм ажил хийн. Тэгэхээр ерөнхийдөө тэр эртнээс ямар ажил хийх гээд байгаа нь тий тэрийг бол илүү таньж мэдэх юм чи одоо яг миний сонгосон мэргэжил чинь миний хүсэж байгаа зүйл муу юм уу биш юм уу гэдэг юм хүн таньж мэдхэд бол сайн дурын үйл ажиллагаа маш их том хувь нэмэр оруулдаг. Тэгээ дээрэс нь бол сайн дурын үйл ажиллагаанд чинь маш олон ингээд бие бинийгаа танихгүй залуучууд нэг дор цуглаж байгаа тийм. Тэгсэн мөртлөө бас нэгэн сайхан зорилготой зүйлийн төлөө ямар нэгэн үйл ажиллагааг хийж байгаа. Энэ нь эргээд тэр хүний маш олон төрлийн хувийн чадварыг хөгжүүлдэг. Одоо бусдтай багаар ажиллах чадвар, за тэгэл манлайлах чадвар. Иймэрхүү зүйл бол залуучуудад бол нэлээх өөрсдөд нь хэрэгтэй л дээ. Тэгэхээр нэгдүгээр сонголт байгаа. Одоо сайн дурын үйл ажиллагаа хэрэг заавал нэг сайн үйлс гээл тийм. Одоо нэг бол юу гэдгийг нэг одоо нэг юмд баригдсан зүйл байдаггүй. Хүн бүр IT-ийн чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулж болно, нэгдэж болно. За одоо юу гэдгийг хүчирхийллийн эсрэг байж болно. Мод тарьчих болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн эхлээд өөрийнхөө л яг сонирхож байгаа зүйлийг илүү одоо нийгэмдэр нөлөөллийг авчрах, илүү одоо бодиттой зүйл болгох, илүү түүнийг таньж мэдгэтэл сайн дурын үйл ажиллагаа тэр хүнд бол илүү тэр боломжуудыг бол олгож өгч байгаа юм л да. Дээрээс нь сайн дурын үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс бол илүү одоо сэтгэлээсээ асуудлыг хийдэг. Тийм. Яг өөрөө нэг зорж очиод тэ энийг ч одоо би хийя гэдэг ингэ явж байгаа хүмүүс бол ямар нэгэн байдлаар маш хариуцлагатай тэр асуудалд ханддаг. Эргээд нийгэмдэр мэрэгжлийн боловсон хүчин гарахад бол наан нь одоо нийгэмдэр сайн дурын үйл ажиллагаа явуулаад тодорхой хэмжээгээр харилцаад үздсэн, туршлага хуримтлуулсан залуучууд бол бас одоо чанартай боловсон хүчин бэлтгэхэд бол сайн дурын үйл ажиллагаа орж байгаа.